Сайн уу манайхан өнөөдөр та бүхэнтэйгээ маш ховор хөндөгдөг сэдв буюу бид өөрсдийнхөө төлөө төдийлөн анхаарал хандуулж амжигдгүй сэтгэл зүйн асуудлыг хүндсэн кино хуваалцаар бэлтгэлээ. Энэ 1982 онд төрсэн Ким Жион гэх нэртэй номын зохиолчин бод амьдралаас илүүлэн бүтээгдсэн маш өвөрмөц кино бүтээл юм. Энэ киног үзэж дуусгасан хэн бүхэн өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд рүүгээ өнгийж өөрөө өөртөө нэг ярилцаад үзэхэд илүүдгүй зэ. Ингээд бүгдээрээ кинонд орж Ким Жион бүсгүн сэтгэл зүйд задлан шинжилгээ хийцгээе. Ингээд та бүхэн маань бас манай сувагт лайк болон сабскрайб дарахаа бүх мартаарай. Ингээд бүгдээрээ кинонд оръё. Энэ удаагийн дугаартай маань Velby Shop хамтран ажиллаж байна. Velby компани Канада улсад үйлдвэрлэгдсэн Ferguson Forte төмрийн бэлтгэлийг Монгол улсад аль биесны хэрэгтэйгээр борлуулж байна. Төмөр нь хүний биед хүчил өргөцөө үүрлэх, энерги үүсгэх чухал үүрэгтэй бөгөөд дутагдлын үед ядарч суйлдах, анхаарал төвлөрөл буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Орчин үеийн амьдралын хэм маяг буруу бололт, стресс зэрэг хүчин зүйлсээс шалтгаалan төмрийн дутагдал түгээмэл тохиолдож байгаа тул нэмэлтээр нөхөх нь чухал юм. Ferguson Forte төмрийн бэлтгэлийг хэрэглэгчдийн хэрэгцээд нийцүүлэн тусал, аман дуустдаг капсул, нунтаг хэлбэрээр Velby Shop цэгийн мэн онлайн дэлгүүр болон Velby Shop-ийн салбар дэлгүүрүүдээр худалдаалж байна. Гэрэл хэрэггүй, хүүхд төрөлхч хэрэггүй. Энэ бол 1982 онд төрсэн Ким Жион гэх бүсгүн түүх юм. Өдөржин гэр орны ажилтай зууралдаж хажуугаар нь хүүхдэд харж хандах жирийн нэгэн гэрийн эзэгтэй. Өдөр тутамдаа л яг машин шиг нэгэн хэвийн ажлуудыг давтан үйлдэнэ. Түүний хувьд цорын ганц амар тайвныг мэдрэх мөчн тагтан дээр зогсоод жарах нарны элчийг мэдрэх тэр агшин. Хаа нэг хүүхдээ салхилуулахаар гадаж гарахт нь эргэн тойрны хүмүүсийн шивэр авир хийх үгсэн зөвхөн түүнийг л чиглэх мэт. Нөхрийнхөө цалин шимгчилж амьдрдаг. Амьдрал зарим хүмүүсийн хувьд дэндүү амар хэлбэр юм аа. Ажлаасаа гараад нөхөрт гардыг юм уу гэх мэт тэр л үгс. Түүний үл дурсагдах нэргүй ажил нь айжимдаа түүний эрүүл мэндийг доройтуулж эхэлнэ. Бугуун янгнан өвдөж тасралтгүй зовөр мэдрэгдэж байгаагаа нөхөртөө дуулахад нөхөр нь түүнийг анзаарч эмнэлэгт үзүүлэхийг санал болгогч Жион толгоос өсөрч эмчилгээ хийхээс татгалзана. Энэ нь өвдсөн ч нөхрийнхөө цалингаас хороохгүй гэх түүний байр суурийг илтгэн. Гэхдээ л эмчийн хэлсэн одоо цагт угаалгын машин аяг тавг угааж хүртэл гарчгаад байхад яахлаараа гарч нь өвддөг байна гэх үгсэн түүнд хаширалтай санагдаж байлаа. Угаасаа нэлх хүүхэдтэй гэрийн эзэгтэн ажил нь хизээч дуустгүй гэдгийг хийдэг хүмүүс нь хамгийн сайн мэднэ дээ. Түүний нөхөр Дэхион гэхдээ харьцангуй мэдрэмжтэй нэгэн байлаа. Эхнэрээ баг боловч амраахын тулд энэ жилийн цагаан сараар өөрийн ээж аавынхаа гэрт очлгүй оронд нь гэр бүлээрээ хаа нэг дэш аялахыг санал болгоно. Учир нь жил үрийн цагаан сараар Жионыг хадмынхын галт тогооны эцэст төгсгөлгүй ажил өгддөг байлаа. Гэвч Жион нөхөртөө "Хүү очихгүй л ээж чинь чамааг биш намайг муу хэлнэ. Тэг загнуулж уурыг хүргэж байснаас зүгээр очиод хийх ёстой ажлаа хийсэн хамаагүй дээр бах уу" гэдэл шууд айдас үсттэй үүрэг хариуцлага ухамсарлав. Эцэст нь цагаан сар дохиож тэд Дэхионы аав ээжинд очлоо. Уламжлалсаар асар их хоол бэлтгэлийн ажил Жионыг өгтөж, Жион ч огт гомдлохгүйгээр хамаг ажлыг нь нугалж үүр цайгаас өмнө босч хадам ээждээ туслана. Энэ жил хадам ээж нь түүнд тусгайлан бэлэг бэлдсэн байлаа. Жион гайх баярлах зэрэгцэж бэлгээ гаргаад үстэл тэр нь ердөөл нэг муу банкны логотой шинэ хормогч байв. Манай хүн чөв тавилантайгаа эвлэрэн хүчээр инээнсгсэн болоод бэлгээ хүлээн авлаа. Энэ үеэр нөхөр Дэхион галтгой хавар эргэлдэж амхандаа л эхнэрийнхээ ачааллыг хуваалцах гэдэг болтой. Гэвч Жион хадам ээжээсээ айж нөхрөө бушуухан шиг галтгооноос холдуулах гэж байна. "Ээжээ би уг нь гэртээ галтгооны ажлаа өөрөө хийдэг юм аа. Та бити буруугаар ойлгоорой" гэхэд хадам ээж нь харин "Миний хүч аргагүй орчин үеийн нөхөр юм да" хэмээн санаа алдснаа цаанаа л нэг дургу байгаагаа илэрхийлж хөөхий Жионыг улам жижигрүүлсээр байв. Эцэс төгсгөлгүй хоол цайны ажил сайн нэгэн шотрох тал руугаа орох үеэр Дэхион эхнэртэй хандаж "Наад ажиллаа гэс тусгачаа. Гуруула хурдхан эндээс явцгаая" хэмээн шивнэхэд Жионы царайд баг боловч тайвшрал тодорно. Ашгүй эндээс мултрахантай ухааны бодоод үйж итэл гинт хаалга тогшиж хадам их чинь гэр бүлээ дагуулад ороод ирлээ. Гэтэл нөгөө хадам ээж маань өөрийн охиноо эрхлүүлмээр санагдсан уу яасан "Миний охин амар зүгээр сууж вэ" гэдэл тэдний гэрийнхэн хоорондоо дуу дугаа авалцсан хөхөрдөж эхлэн тэр. Тэгснээ Жион руу хандаж "Дахиад чинээр хоолмонд бэлдээд өгөөрэй" гэж байдаг шүү. Энэ мөчид Жион гинт өөрийгөө энэ гэр бүлийн хэсэг биш харин зүгээр нэг муу зарц барлаг мэтээр мэдрэнэ. Ер нь бол түүнд шудраг усаар ялварлан гадуурхсан мэдрэмж төрж байлаа. Эцэст нь түүний царай шал өөр хүн шиг болж хувирснаа тайвнаар хормогчоо тайлж хадам ээж рүүгээ хандан ингэж ярьж эхэлнэ. "Миний охин ядарч байна шүү дээ. Гэрлүүн явал л та. Өөрсдийн охиноо хараад баярлж байгаа шиг бид ч гэсэн Жионтойгоо уулзмаар байна шүү дээ" гэхин тэр. Яг л Жионы төрсэн ээж нь түүний дотор орсон мэт хачин жигтэй дуу хоолой байв. Түүний инхүү хачин жигтэй авирлахыг үтсэн хатмууд нь гинт нам гүн болов. Байдлыг гадарсан Дэхион даруй арга хэмжээ авч охиноо тэрч аваад Жионыг чимээг өхөн дагуулan гарна. Машин цуусны дараа Жион шууд л унтаад өглөө. Түүний тайван унтаж байгаа царайг харахнаа саяхан болоод өнгөрсөн үйл явдал огт тохиолддог юм байв. Харин жолоо барин явах Дэхионы сэтгэл түгшүүрээр дүүрэн байв. Тэр үеэр Жион гинт сэрээд ээжиндээ очимоор байгаагаа нөхөртөө хэлж нөхөр нь түүний хүснээр хадмынх руугаа явахар боллоо. Ингээд ээж дээрээ очисон Жион өчнөн олон хоногийн дараа анхудаа тайван унтах боломжтой болов. Түүний сэтгцэд дэлгэрэх болсон энэ өөрчлөлт нь бүр бага наснаас нь эхэлсэн бололтой. Багаас нь томчууд эмэгтэй хүүхдийг чанга инээж тоглож болохгүй гэр орны ажил туслах ёстой гэж хүмүүжүүлсэн байх ба Жионы ээж нь л ихэд хар залуугаасаа эрэгтэй дүүнэрийнхээ төлөө ажил хөдөлмөрөөр эргэлж ирсэн байдаг. Жион гүн өрнөөс ирээд хадминдаа болсон үйл явдлыг сандгүй бөгөөд өөрийгөө яагаад сүүлийн үед ийм амархан мартанхуу болоод байгааг гайхна.
Тэхион түүний талаар ам нээсэн дээр нь эмчид үзүүлэхийг ятгадагч Жион намайг галзуурсан гэж одоо юу? Хэмээн тоглоом жолоом хийгээс хэтэрсэнгүү. Ингээд цагийн сайханд манай Жион ч бас офисын нэр хүндтэй ажил хийдэг үжээ. Гэвч ажлын байран дээр ягаад ч юм эрэгтэй ажилтнууд төрүүлж албан тушаал дэвших бол Жион шиг эмэгтэй ажилтнууд хичнээн өндөр гүйцэтгэлтэй байсан ч хийсэн ажил нь хангалттай үнэлэгддэггүй. Эцэстээ эрэгтэй хүнтэй гэрлэж хүүхд гаргаад ажлаа орхино гэж үздэг тул үргэлж хөшигний ард үлддэг байв. Ингээд л ард олонныхоо жишгийг даган Жион маань хүүхд төрүүлж ажлаа орхисон байлаа. Тэрээр хүүхдийн ангийн ээжүүдтэй уулзан найзууд болохыг хичээнэ. Урд нь тэдгээр эмэгтэйчүүд бүгд л өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, амжилттай карьертай бүсгүүлчүүд байсан ч эцэст нь гэр бүл зохиож, ээж болсноор мөрөөдлөө орхиход хүрсэн байдаг. Улмаар Жион одоо байгаа нөхцөл байдлаа сэтгэл дундуур байх болж өөрийгөө дахин олох хүсэлтэй автан сүүлдээ бүр ямар ч хамаагүй цагийн ажлын зар хараад зогсдог боллоо. Нэг өдөр Жионтой хамт ажилладаг байсан найз нь тэдний зочилж, хуучин эмэгтэй дарга нь эрэгтэйчүүдтэй ажиллаж доогуур үнэлэгдэхээс залхсан учраас тусдаагаар шинэ компани байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн тэр захирал нь Жионтой холбогдохыг хүсэж байгаа талаар хэлдэг. Улмаар Жионы толгой 9 шидийн бодол эргэлдэж эхлэх ба нэг мэдсэн хүүхдээ цэцэрлэгээс авах цагаа хүртэл мартаж яарангуйж байгаа нь харагдана. Нөгөө талд түүний нөхөр Тэхион ажлынхантайгаа сэтгэл гутралд орсон хүмүүс сэтгэл зүйчдэр очивол дээрддэг болов. Манай найз ихнэр заримдаа шал өөр хүн бидэн орсон юм шиг зүйлс ярьдаг болсон гэд тандалт хийж үзтэл ажлынхан нь тэгвэл тэр ихнэр нь галзуурчихсан юм шүү. Удахгүй худаг барьжгүйгээд нөхөр сүдрийг имтээх үедээ эдрэгэд хачин юм ярьж Тэхионч тэднийг сонсоод нэлээд бухимдаж байгаа нь харагдана. Тэхионыг орой гэртээ ирэхэд нь Жион түнд нь бэкрид цагийн ажлыг хүсэлтэй байгаад болохтол нөхөр нь энэ санааг нь шууд ницаачв. Тэхионы хувьд гэрийн ажил дарагдаад ядарч байгаа эхнэрээ нэмээд цагийн ажлын нэг ихээр байж боломгүй санагдсан байгаа л да. Гэтэл тэр шөнө нь огт цогтуурлахундаа хэргэлдэггүй Жион лаастаа шараа эрэг задлчихсан уугаа сууж байх ба нөхөр нь түүнийг хараад гайхаж юу хийж байгааг нь асуухад Жион дахиад л өөр хүний олгоор Тэхион манай найз Жион ямар их ядарч зовж байгааг чи харж байгаа үсттэй. Хангалттай сайн байна. Баярлаа гэд ахиухан магтаад өгчөж байл та. Би чамайг их сурвалд байхдаа крашлаг байсан тэр жаахан охин байгаа болсон шүү. Миний үгийг санаж яваарай та гэд бүр нэг шийдсэн хоолоогоор ярьж эхлэхин тэр. Маргааш нь Тэхион эхнэрийнхээ өмнөөс сэтгэл засажтай уулзаж эхнэр нь яагаад нас орсон найзынхаа дүр товлж өөр хүн шиг зан байдал гаргаад байгаа учраас тодруулах гэтэл эмчин түнд би эхнэртэй чинь биеэр уулзах хэрэгтэй байна гэхээс үржүүл хийсэнгүү. Дараагийн өдөр нь Тэхион эхнэрээ арай гэж нэг юм ятгахсаар сэтгэл зүйч рүү явуулгаар болдог. Харамсалтай нь Жион сэтгэл зүйчдэр очиод зөвхөн тест өгөх үйлчилгээний төлбөр нь 350 мянган вонуудыг олж мэдээд шууд тэндээс зугтаад явсан байв. Энэ талаар сонсон Тэхионд даанч хийж чадах зүйл байсангүй. Үнэндээ гутарч байгаа нь харагдана. Удалгүй Жион хуучин хамт ажилладаг байсан найзуудтайгаа уулзч нэгэн цочор үйл явдлын тухай олж сонсов. Тэдний офисын эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс нууц камер илэрсэн бөгөөд бүр хамт ажилладаг эрэгтэй ажилтнууд нь тэдгээр бичлэгүүдийг хоорондоо тарааж үздэг байсан гэж. Энэ бол эмэгтэйчүүдийг доромжилж буй аимшигт үзэгдлүүдийн нэг бөгөөд түүнээс хойш тэдний хинч гэрээсээ гадуур 0-50 орч чадгаа болсон байв. Үзэг солигдож Жионы сэтгэлийн шархан зөвхөн одоо л гэнт ил гараад ирсэн зүйл биш гэдгийг сануулах үйл явдлыг бидэнд харуулна. Жионыг ахлагын сурагч байхад нэгэн хүүгэн түүнийг гэртээ арих замд нь дагаж Жионч түүнээс маш их хайж байжээ. Тэр үед ачтай буянтай нэгэн эмэгтэй түүнд уцаа хэрэглүүлэн тусалж бүр автобуснаас дагаж бууж байж хөөхөн арай гэж аюулаас холуур мултарсан ч. Аав нь түүний тэр орой тоссон боловч замдаа тайвшруулахын оронд наад юу бүгч нь хэтэрхий богино байна. Яах гэж оройтож явдаг юм. Чи өөрөө өөртөө гайд удаж байна. Гих зэргээр буруутгсан өнгөйстэй үг сунагсан байна. Тэр үед Жион өөрийн гэр бүл чинь хүртэл чамд итгэхгүй байж болдог гэх хатуу үннийг ойлгож авсан байлаа. Үзэгдэл одоо цаг руу буцсан шилчээд Тэхион дахиад л эхнэрээ хоосон харцаар тэнгэр лүү ширтээ зогсож байгааг нь олж харна. Тэрээр Жиона чи энэ мөн биздээ дахиад өөр хин нэгэн чиний дотор ороогүй үсттэй гэж хэлэхэд Жион гайхсан харцаар түүн рүү харж юу хэлээд байгааг нь ойлгохгүй байлаа. Тэхион түүнийг өөрөөрөө байгааг нь анзаарч тэврэн авахдаа илэрхийлж чадахгүй яваа асар их гүнгээ мэдрэнэ. Хэдэн өдрийн дараа Тэхионы ээж нь хотод ирж хүүтэйгээ уулзан цагаан сарын баярын үеэр тэдний гинт хил өгөхгүй гэрээс нь гараад явсан дууралсан хэвээр байгаагаа хэлнэ. Энэ мөчөд Тэхион ээжтэй эхнэрийнхээ талаар хамаг үннийг хэлж тэдэнд тайван амьдрах орон зай гаргаж өгөхийг хүсдэг. Гэвч хүүтэйгээ уулзсны дараа хатам ээж нь шууд Жион руу залгалаа. Гэвч энэ удаа түүний дуу хоолойноос огт уур уцаар илэрсэнгүү. Зүгээр л их хүний ёсоор түүнд анхаарал халамж тавьсан өнгө байс мэдрэгдэж байлаа. Хатам ээж нь Жионд би тэнхээгээ сайтар анхаарч хоолой сайн идэхийг сануулгангаа эрүүл мэндэд зориулж Велби шопоос төмрийн бэлтгэл авч явуулна хэмээн амлав. Ингээд та төмрийн бэлтгэлийг ямар тохиолдолд хэрэглэх шаардлагатай байдгийг мэдэх үү? Ядарч цөлдөх, энерги багасах, төмөр дутлалын цус багталд илрэх, төмрийн шимэгдэлт буурах, сарын тэмдэг их ирэх, мэс заслын дараа мөн цусны донор болсон үед заавал нэмэлтээр төмрийн бэлтгэл хэрэглэх шаардлагатай байдаг. Ferrison Forte төмрийн бэлтгэл нь төмрийн ферофосфат 30 мг, витамин С 70 мг агуулсан байдаг тул төмрийн шимэгдлийг дэмжиж бие махбодод илүү үр дүнтэй үйлчлэг байна. Мөн капсул хэлбэртэй тул шүд хардуулахгүй, гэмтээхгүй, хоол боловсруулах эрхтнийг цочроохгүй, зөөлөн найрлагатай, өндөр шимэгдэлтэй тул төмрийн төвшинг илүү үр дүнтэй нөхөхөд дэмжлэг үзүүлдэг. Үүнээс гадна гемоглобин нэлэгжилт хүчил төрөгчийн зөөвөрлөлт болон улаан эсийн хэвийн хөгжлийг дэмждэгээрээ онцлогтой. Ferrison Forte төмрийн бэлтгэлийг Welby Shop цэгийн онлайн дэлгүүр болон Welby Shop-ын салбар дэлгүүрүүдээр худалдаалж байна. За инхүү Жион данхуудаага хамгийн санаанд оромгүй хүн түүнийг ойлгож буй мэт санагдан сэтгэлд нь бяцхан гэрэл аслаа. Яг л тэр хин нэгнээс өчүүхэн ч гэсэн анхаарал халамж хүсэж байсан мэт яг энэ гэрэл түүний сэтгэл зөв цагтаа ирсэн мэт санагдаж байв.
Удахгүй нөхөр нь амралтын өдрийн семинарт явахаар болж харин Жион ээжийн төрсөн өдөр тохиож исэн учраас хүүхдэд дагуулад өөрийн өсөж төрөнсөн гэрлэгөө явахаар болдог. Жижигхэн биетэй Жион хүүхдээ мөн хамаг бочигаа үүргээд метрогоор явахдаа нөгөө нууц камерын асуудлаас трама авсан тул ариун цэврийн өрөөнд тухтаа орж чадлагүй гүрээсээр ээжиндээ яваад очдог. Түүнийг бага багт нь ээж нь багш болохыг хүсдэг байсан ч эрэгтэй дүүнараа сургуульд явуулахын тулд олон цагаар үйлдвэрт ажиллах хэрэгтэй болсон тул мөрөөдөл нь талаар усан тухайга хуваалцж байж. Яагаад ч минь гүнигтэй түүхийг сонссон бяцхан Жион гуниглахад ээж нь түүнийг тайвшруулж бүхэл эмэгтэйчүүд тийм амьдрал туулдаг гэх ба хожим нь мөрөөдлийнхөө өнөөс явъя гэсэн ч 3 хүүхэд төрүүлсэн учраас боломжгүй болсон байна. Дугуйн үед Жион ээжигээ хүүхдүүдээсээ болж ад жаргалгүй амьдрсан хэмээн боддог байжээ. Нөгөө талд Дэхён семинарын завсарлагаараа ажлынхантайгаа ярилцах үеэр аав нар хүүхд арга чөлөө авах боломжтой байдаг талаар олж сонсно. Харин Жионы ээжийн төрсөн өдрөөр гэрт нь аавынхан талын эгч дүүнэр нэрчгсэн шаагилдаад байж байлаа. Жион дээрээ нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй дүүтэй бөгөөд хамаатнууд нь бүгд л эрэгтэй дүүд нь анхаарал хандуулж Жионы эгчийг нь одоо хүртэл ганц бие явууг нь шүүмжилцгээв. Ер нь энэ киноны үзэгдэл болгонд улс орон гэр бүлийн ажлын байрны соёл, уламж зэрэгээс шалтгаалan эмэгтэйчүүд ямар нэг байдлаар дутуу үнэлэгдэж байгаа нь анзаарэгдэж байгаа ч тийм. Жион эгчдүү хоёртойгоо хамт гэрлүүгөө буцах замд нь түүний хуучин удирдлагаас Жионыг шинэ компанийн анхны ажилтнаар авахыг хүсэж байгаа талаар зур сэрдэг бөгөөд энэ мөчид түүний дотор итгэл найдварын оч асах шиг боллоо. Ингээд Жион олон жилийн дараа анхудаа нүрээ будж тэнгэрийн хөхөнгөтэй болтойгоо өмсөд хин нэгний эхнэр биш, нэгний ээж биш, харин зүгээр л өөрийгөө хэн болохыг дахин мэдрэх хүсэл тэмүүлэлтэд хөтлөгдөн хийх дуртай ажил, амьдралаа эргүүлэн олж авах Жионы дүрээр гадагш гарлаа. Тэрээр хуучин удирдлагуудаа уулзаж олон жил хаанахтай нуун дарагдуулсан шийдэмгийн зан чанараа ил гаргаж ирээд эргэн ажилдаа ороход бэлэн гэдгээ илэрхийлв. Анх Жион их сургуулаа төгссөний дараа ажил олдохгүйгээд готарч байсан ч томоохон байгууллагуудаас түүнд маркетингийн менежерийн албан тушаал санал болгож гэрийнхэн ч түүний өмнөөс учиргүй их баярлжлээ. Энэ түүний амьдралаа мэдэрч байсан цөөхөн ад жаргалтай дурсамжуудын нэг юм. Орой Дэхён гэртээ эртэл Жион гэр орно очиргүй гой чимэглээд бараг л хин нэгний төрсөн өдөр болох гэж байгаа хитэ хөөш тогтолсоор түүнийг өгтлээ. Жионы хувьд ажиллаа эргэн орох шийдвэр нь ийм л чухал ач холбогдолтой байжээ. Ингээд Дэхён эхнэрийн ад жаргалтай байх цорын ганц арга зам бол дуртай зүйлийг нь хийх юм байна гэдгийг ойлгоно. Итгэл найдвараар дүрсэн Жион маань дараагийн өдрөөс нь шууд хүүхд тасрах шааж эхэлдэг ч түүний хичээл зүтгэл нь нэг л бүдэл муутай байгаад байлаа. Энд тэнд зарнааж интернетээр хүртэл баахан хайсан ч хинч түүнтэй холбогдсонгүй. Дахиад л намайг балчигт гацсан мэт мэдрэмж түүнийг бүрхэн авч эхэллээ. Гэвч энэ мөчид эхнэрээ аврахын тулд Дэхён нэгэн шийдвэр төрдөг. Тэрээр эхнэрээ хүсэл мөрөөдөлтэй ажилдаа залгуулахын тулд өөрөө 1 жилийн хүүхд тасрах чөлөө авч гэртээ охин асрангаа хажуугаар нь онлайн хичээлд суралцахаар болов. Улмаар Жион олон жилийн дараа үгээр хэлхийн аргагүй баяр хөөргийг мэдэрч байлаа. Гэтэл түүний баяр хөөртэй мөчийг үргээх мэт нэгэн хүндхэн үйл явдал тохиолддог. Хадам ээж нь түүнд амлсан ёсоор төмрийн бэлтгэл илгээсэн байдаг бөгөөд сэтгэл хөдлөсөн Жион баярт мэдээгээ хуваалцахаар хадам руугаа уц цохиж өөрийгөө ажилд орж байгаа. Харин Дэхёныг хүүхдээ харахын тулд ажилласаа жилийн чөлөө авах гэж байгаа талаар дуулахад нөгөө сайхан халуун талаан уур амьсгал нь дорхноо сарин замхрав. Хадам ээж нь хүүгээ ийм том золиос гарган байж эхнэрээ ад жаргалтай байх гээд бахаар насар ихээр уурлан хэлэгнэж уцаа таслах нь тэр. Хадам ээжийнх нь энэхүү гинтийн тооцоолог хариу үл Жионыг гүн шоконд оруулж улмаар түүний сэтгэлийг шархлуулсан юм. Нөгөө талд бухимдаж ууралсан хадам ээж нь шууд хот болох Жионы ээж рүү залгаж охиныхын сэтгцийн асуудлын талаар бүгдийг нь илэн талангүй хэлж өргөдөг. Айц сандарсан ээж нь охин дээрээ яаран ирэхэд Жион тун тавгүй харагдаж байлаа. Хүн амтнаас сонссон зүйлдээ итгэж ядан байх ээж нь түүнийг тайвшруулж охиныхоо мөрөөдлийг дэмжихийн төлөө ач охиноо өөрөө харж өгнө хэмээн амлалт өглөө. Гэвч ээжигээ яг гэрээс гарахын өмнө Жионы зам байдал дахин өөрчлөгдөж хоолойнд бүдүүрэн аль хэдийн нас барсан эмээгийнхээ олоогоор инхүү ярьж өглөв. Мисуга охин минь чи хизээч өөрийнхөө төлөө амьдарч үзээгүй одоо болж үз. Ээж чинь чамд үнэхээр санаа зовж байна. Жион өөрөө уучраа олно үз. Энэ асуудалд битгий оролц. Хэмээн дээд өнгөөр ярих нь тэр. Тэр мөчид ээж нь охиноо маш ноцтой өвдсөнийг мэдэж авсан юм. Жионы энэ байдал нь үнэндээ бусдын хэлдгээр галзуурл биш харин олон жилийн турш хоримтлагдаж ирсэн гомдол тусламжгүйсэн хашгирaan байлаа. Түүний сэтгэлийн гомдол нь маш гүнзгий байсан учраас ойр дотны эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг зээлж өөрийгөө илэрхийлж байсан тэр ээж. Гэмшиг сэтгэлдээ авцсан ээж нь охиноо чангаас чанга тэрж түүнийг сайн ойлгож анзаардаггүй, хангалттай хамгаалж чаддаггүй байснаа ухаарна. Жионы ээж гэртээ буцаж ирээд тайвшрах гэж хичээж байтал нөхөр нь гаднаас үнтэй эм там барьсаар орж ирдэг ба түүнийгөө өвдөж ханалж буй охин эсвэл эхнэртэй биш харин эрүүл саруул хүүдэд зориулан авчирч байлаа. Энэ мэдээж Мисуг гихчийн төвчээрийн хязгаарыг давсан үйлдэл болж таардаг бөгөөд тэрээр олон жилийн турш дотор хадгалсан гомдол шудраг ус байдлыг чимээг өхөн хүлээн зөвшөөрж ирсэн ч дотроо бол тесэрч нөгөө эм тангийн шалаарныг тараагаад асгачв. Гэвч түүний энэхүү уур хэлэн гэрийн эзний өн удаан жилийн тогтсон хандлагыг өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Энэ бүх саад бэрхшээлийн дараа Жион хуучин ажлын найзтайгаа уулзаад одоо хүртэл хүүхд тасрагч болж чадаагүй мөн Дэхёны ээж нь хүүгээ жилийн чөлөө авахыг эрс эсэргүүцэж байгааг хуваалцаж одоохондоо ажиллаж чадахгүй болсноо дуулгана. Тэр өрөө Жион амьдралдаа бууж өгсөн байдалтай Дэхёнд хандан ингэж хэлв. Би одоохондоо ажилдаа эргэж орох шийдвэрөөсөө боцлаа. Угаасаа та болон танай манай гэр бүл намайг хизээч ойлгохгүй юм шиг байна. Та гэхдээ 1 жил гэртээ суух шийдвэр гаргасандаа харамсан биз дээ гэхин тэр. Дэхён түүнд хандан над харамсан зүйл байхгүй. Би чамайг удаж тийм шийдэл олсон. Хэмээн учирлагыг оролцсон ч Жион ягаад ч бухимдсан хэвээр л байлаа. Эцэст нь Дэхён зөөлөн аргаар үзээд амжилт олохгүйг ойлгож хатан үннийг хэлэхээс өөр аргагүй төрөв.
Тэрээр Жионд өөрийг нь өвцөн заримдаа юу хийснээ сандгүй мөн өөр эмэгтэйчүүдийн дуу хоолойгоор ярьдаг болсон тухайг хэлж энэ зүгээр нэг стресс ядаргаа биш харин ноцтой сэтгцэн эмгэгийн шинж тэмдэг гэдгийг учруулна. Жионд түүний эдгээр үгс нь хэтэрхий гинтийн хүн нөмшхийн аргагүй зүйлс мэт санагдах нь ойлгомжтой. Жион энэ бүхнийг үгүйсгэж эхлэмэгт Дэхион зүгээр учирлаад хангалтгүй гэдгийг нь ойлгож нууцаар хийсэн бичлэгүүдэд түнд үзүүлв. Тэр эхнэрийнхээ мууг үзэх гэсэндээ биш харин энэ бүхний учрыг олох гэж бичлэг хийсэн байв. Жион өөрийнхөө хачин чигтээ зам байдлыг бичлэгээс үзээд аянган цохиулах шиг боллоо. Уг нь өөрөө гэгээн дүрээрээ байгаж түүний биеийг ээж имэн зээсэн мэт дуу хоолойг сонсно. Энэ бүх хугацаанд Жион зүгээр өөрийгөө ядарсан бүхнийг өөрийн хүчээр даван тоолж байна гэж бодсоор ирсэн ч гашуун үнэн түүний толгой дундуур дэлсээд авах шиг болов. Тэр үнэндээ хүнд хэцүү бүхнийг тэсэж дэвчиж байгаагүй харин дотроосоо хагдарч байсан юм. Эцэст нь Жион бод байдлаа хүлэн зөвшөөрч нөхрийнхөө өнцгөөс нөхцөл байдлыг ухаарч хэллээ. Дэхионы өөртөө хадгалж явсан дарамт эхнэр нь дараагийн мөчид хэн болж хувирахыг үл таамаглах айдас. Үндэ Дэхион өөрөө ч гин буруугийн тойрогт гацсан нэгэн байлаа. Жион түүнтэй амьдрал зохиохоос өмнө хэвэн байсан ч гэрлэлт их хүн болсон явдал нь түүнийг сүйтгэсэн хэмээн Дэхион өөрийгөө буруутгаж яв. Энэ бодол түүнийг дотроос нь эмтэлж байлаа. Эцэст нь бүх нууц бүх айц ил болсноор тэдний үл ойлголцол гомдлын хан нуран унж эхлэв. Тэд анхудаа биевийнхээ өвдөлтийг жинхэнэ утгаар нь ойлгосон юм аа. Маргааш нь Жионы эрэхтэй дүн ээжихээ бэлдэж өгсөн хачрыг эгчтэй хүргэж ирэхдээ аавынхаа зөвснөөр хүрэн шоштой талах аваад өчдөг. Гэвч Жион үүндээ кремтэй талахын дуртай байсан бөгөөд дүүн л хүрэн шоштой талахын дуртай байсан учраас аав нь байнга авдаг байсныг тэр өдөр олж мэддэг. Ингээд дүүн дотроо багхан гэмшил мэдэрч өөрийнхөө бэлдсэн жинхэнэ бэлгийг эгчтэй гардуулв. Тэр нь Жионы багада үнэн голоос авахыг хүсдэг байсан өөрийнх нь нэрийг хэвсэн үзэг байлаа. Дүүгийн түүнийг их энхүү өчүүхэн сэтгэлийн илэрхийлэл нь Жионы шахагдаад байсан итгэл найдварыг яг зөв цагтаа сэргээсэн юм. Тэрээр өөрийн биеэр сэтгцэн эмчийг зорин очиж өвчнөө шударгаар хүлээн зөвшөөрч эмчилгээгээ эхлүүлэхэд бэлэн болов. Мөн түүнийг ажил авахыг хүсч байсан хуучин удирдлага дээр очин уулзаж ажилд ороход хараахан бэлэн биш гэдгийг хэлхээж мартсангүй. Өмнө түүнийг танихгүй хүмүүс зүгээр л гэртээ суудаг ажилгүй аваа гэснүүдээр харж бяцхан алдаа гаргахад нь элдвэр шүмжилдэг байхад Жион зүгээр л чимэг өнгөрдөг байсан бол одооноос тэдний нүүрлүүн харж байгаад хэлий гэснээр зоригтой хэлдэг болсон байв. Түүний сэтгэл зүй айжмаар дээрдэж баг багаар аз жаргалтай болж эхэллээ. Энэ хугацаанд Дэхион амлсан ёсороо 1 жилийн хүүхд тасрагч хөлөө авч эхнэрийнхээ эмчилгээний хэвцэд түүний дэрэгдэн ойж тэд охиноо цэцэрлэгээс авах гэх мэт өдөр тутмын энгийн мөчүүдийг хамтдаа хуваалцах боллоо. Гэхдээ нөхөр нь асагчийн хойр биш мөн эхнэр нь өвчтний хойр биш харин тэд энэ тэнцүү амьдралын хамтрагчид учраас тэд энэ замыг сонгосон. Нар жаргах мөчид Жион дахин тэнгэр өөд ширтэн зогсноо. Энэ удаа түүний хоосон харц аль хэдийн алга болсон байлаа. Оронд нь итгэл найдварын гэрэл жинхэнэ инээмсэглэл түүний царинаас тодорно. Энэ хугацаанд Жион дүүгийнхээ бэлгэлсэн үзгээр ном бичиж ихсэн бөгөөд өөрийн туулсан бүхний өгүүлэн бичсэн тэрхүү бүтээл нь удалгүй хэвлэгдэж түүний орхигдсон мөрөөдөл биеллийг олов. Энэ магадгүй хамгийн аз жаргалтай төгсгөл биш байж болох ч хамгийн сайн эдгэрэлтийн эхлэл байсан юм. Ийхүү 1982 онд төрсэн Ким Жион номын зохиолчийн амьдралаас сэтгүүлэн бүтээлсэн энэхүү кино маань өндөрлөж байна. Жион үсгэн дөр бол өнөөгийн нийгэмд амьдарч буй тоо томшгүй олон эмэгтэйчүүдийн тусгал юм аа. Хүүхд төрүүлээд ажиллаа өргөдөг гэх ажлын байрны чимээгүй ялварлан гадуурхалт, гэр бүлдэх ажил үүргийн тэнцвэргүй хуваарлтаас эхлээд түүний өвчин маш олон зүйлээс улбаатай. Мөн түүний хадам ээж төрсэн аав ханилсан нөхөр нь энэ бүхэнд дангаараа буруугүй. Гагцгүй нийгмийн зүгээс эмэгтэйчүүд үлдээсэн мянган жижиг шархны нийлбэр явандаа ийхүү сэтгэл зүйд нөлөөлдөг аж. Тиймдээ ч өөрийн байр сууриа бусдад илэрхийлэхийн тулд тэрээр өөр эмэгтэйчүүдийн дуу хоолойг зээлэх хэрэгтэй болсон юм. Мөн энэ кино бидэнд Дэхионы дүр болох төгс биш эдий ч гэсэн итгэл даах нөхрийг харуулсан. Тэр сонсдог, ажилдаг, өөрөө бүр мэдэрч чадахгүй ч гэсэн эхнэрийнхээ өвдөлтийг ойлгохыг хичээдэг. Тэр өөрийн чадах чинээгээрээ үйлдэл хийж карьераа хойшин тавин эхнэрийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг аварсан. Энэ утгаараа тус кинон ямар ч халуунтлан гэр бүлийн дотор нуугдаж байж болох ан цавыг тодтоож мөн түүнийг нэг их сэтгэлийн ачаар хэрхэн даван туулах боломжтойг харуулжээ. Жионы эдгэрэлтэн дан ганц өөрийнх нь хүч хангалтгүй учраас түүнд ойр дотны хүмүүсийн дэмжлэг хамгийн ихээр нөлөөлсөн. Энэ киноноос бид мөн өөрсдийгөө бусдын оронд тавих, ялварлан гадуурхалтыг зоригтойгоор эсэргүүцэх нь яагаад чухал болохыг ойлгох боломжтой. Нэг хүний дуу хоолой юунд ч нөлөөлөхгүй мэт санагдаж болох ч олуулаа нийлсэн цагт бид дэлхийг өөрчлөх хүчтэй байдаг юм шүү. Энэхүү контентын талаарх үз судлаа та бидэнтэй хуваалцаж сэтгэл хэсэгт бичээрэй. Мөн лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар тун утгагүй уулзъя.